За өнөөдөр авилгатай тэмцэх газар өргөдөл өгсөн. Энэ өргөдөл нь юутай холбоотой гэхээр хувь хүн хин нэгэн дарга зэрэгтэй биш. Монголын төр ямар хүнд байдалд орцсон. Монголд бол авилгал бол соёл болсон. За ард иргэдэн мэдэх ирэхээр одоо бүр хангалттай болцсон. Ийм нөхцөл байдалд орчлоо шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол урд өмнө бол авилгачд бол айдаг байсан. Шүглүүлж байгаа хүмүүсээс тодорхой хэмжээнд айдаг байсан бол одоо шүглүүлж байгаа хүмүүсийг цагдаа зэрэгт өгнө, шүүхт өгнө гэж айлгадаг. Өөрөөр хэлэх юм бол Монголд бол авилгал бол одоо авилгацсан орны тийм дээд хэмжээнд хүрчжээ. За энэний бодит нэг жишээ бол 2021-22 онд Их Британий хоёр иргэнтэй манай Монголын засгийн газрын байгуулсан гэрээний асуудал байна. Тэр нь болохоор 21-22 онд зөвлөгөө авна гэдэг нэрийн дор 1,300,000 одоо паундын гэрээ хийсэн. Зөвлөх үйлчилгээ гэж ярьж байгаа юм. Тухайн гэрээнүүд нь тэр хоёр иргэн байсан. Би тэр нэрийг одоо сайн мэдэхгүй байна. За энэ хоёр иргэнтэй гэрээ байгуулад 21-22 онд сая 300,000 одоо паундын гэрээ байгуулсан хэрнээ 2024 өөрөөр хэлэх юм бол гэрээ байгуулсны дараа нөхөж засгийн газрыг хурал болж байгаа юм. Засгийн газрын хурал болоод энэ хүмүүст мөнгө өгье гэдэг ийм шийдвэр гарч байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол энэ болсон процессын араас засгийн газар хуралдаж ийн гэдэг бол Монголын засгийн газрын шийдвэр ямар өрөвдмөр ямар одоо бяцхан байна вэ гэдэг нь харагдаж байгаа байхгүй юу. За энэ яах вэ? Одоо байдаг юм байгаа, цоцгосон байгаа үзгээд үзэхээр нөгөө сая 300,000 паундын чинь төрийн өмчт компаниудаас нэхэмжилсэн байгаа. Нэхэмжлэгтэй сая 300 биш, сая 600 болгоод өөрөөр хэлэх юм бол төрийн өндөр албан тушаалтан тухайн үеийн одоо хууль зүйн дэд сайд засгийн газраар гарсан шийдвэрээс нь өндөр хэмжээний мөнгө нэгсэн ийм асуудал байгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол энэ бүхнийг ингээд ухаад үзэх юм бол зөвхөн авилгал эрх мэдлээ ашигласан хэрэг төдийгүй энэ чинь оюу толгойн далд уурхатай холбоотой асуудал юм байлээ ш, зөвлөгөө авах гэж байгаа асуудал нь. Тэгэхээр Монголын одоо эдийн засгийн одоо аюулгүй байдалтай холбоотой асуудал. Тийм тухайн ерөнхий сайдд бүгдөө мэдж байгаа шүү дээ, оюун эрдэнэ байсан. Энэ үед одоо нууцын гэрээ гэдэг юм бол одоо хэрээсээ хэтрэглээ шүү дээ. Нүүрсний асар их одоо гэрээнүүдийг нууцлж байгаад хийдэг байсан бол одоо миний өгсөн өргөдлөөр бол компаниудаас мөнгө одоо татахтаа одоо нууцж байгаад ингэж одоо ажиллаж байсан ийм баримт нотлохонууд ил болсон учраас энийг ард түмэндээ ил болгоё гэдэг үгнээс авилгатай тэмцэх газар, тагнуулын ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газарт тус тусад нь өөрсдийнхөө шалгах чиглэлээр нь ийм өргөдөл гаргасан.